Энэ оюутлогын оюу толгойн одоо төслийн ажлын хэсгийн тэр дүгнэлтийг л яагаад их хурал дээр байнгын хороо хилцүүлэх гээд ингээд өгцөн байхад оюутлогоо тэр санал авахар өгцөн юм бэ. Бас тэр нууцтай зүйл дээр нь урчлаад хариу өгцөн байна гэж гишүүд хэлж илээ. Өчигдрийн тэр хурал дээр ийм ноцтой зүйл бол байж болохгүй шүү дээ. Тэгвэл энд их хурал байгаад юугаа их. Бид нэг ажлын хэсэг гаргаад жил шахам ажиллаад гишүүд дид ажлын хэсэг гээд баахан мэрэгжлийн хүмүүс цуглаж дүгнэлтээ гаргачаад тэрийг улсын их хурлын гишүүд яг хилцэж танилцж үзэх гэхээр өмнө нь урчлаад нөгөө нэг шалгасан айлдаа бүх тэр дүгнэлтээ үзүүлээд саналыг авахгүй явж идэг. Ийм одоо замбраагүй юм завхарсан юм байх юм бол их хурл байж юугаа их юм бэ.